За их хурлын дарга өнөөдөр цэцгийн дүгнэлтийг өнөөдөр хэлцэж байна л да. Энэ хэлцүүлэг явагдаж байдаг. Хэлцүүлэг дээр бол дүгнэлтийг танилцуулсан үндсэн хуулийн цэцгийн гишүүд байхгүй байна. Оролцохгүй байгаа. За энэ асуудал бол сүүлийн бараг жил орчим үндсэн хуулийн цэцгийн гишүүд дүгнэлт танилцуулчаад шууд гараа авчдаг. Их хурлын танхимыг гараа авчаад байгаа. Энэ хэлцүүлэгт бол оролцож сонсох ёстой. Хэдийгээр гаргасан шийдвэрээ тайлбарлаж асуултанд хариулахгүй байж болно. За энийг ойлгож байна. Гэхдээ энд хэлцүүлэг явагдаж байна. Уг дүгнэлтийн үндслийн талаар их хурл авах үгүй гэдэг шийдвэр гаргахтай холбоотой олон үндслүүдийг энд яригдж байгаа үед оролцож байгаа зүйтэй. Энийгээ дэгийн үйл яригдж байгаа энэ үед бас их хурлын даргаыг оруулах зүйтэй байх шүү гэдгийг хэлье гэж бодож байна. За энэ цэцгийн дүгнэлт бол их тодорхой гарсан байгаа даа шүү дээ. Засгийн газар их хурлын шийдвэрийг биелүүлээг байна. Эсвэл түүгээрээ 6-7 жил ерөнхийлөгчийн тухай хуульд орох өөрчлөлтийг оруулах энэ асуудлыг хийж гүйцэтгэв байна гэсэн буюу хууль дэдлэх зарчмыг зөрчсөн байна гэсэн энэ цэцгийн дүгнэлт гарчлаа. Тийм учраас энийг бол бас том агуулгаар нэрх хэрэгтэй. Байнгын орооны гишүүд, зарим гишүүд яриад байна лээ. Энэ бол техникийн шинж чанартай юм аа. 6 жилгээд үндсэн хууль заасан байсныг 4 жилгээд их хурлд ерөнхийлөгчийн тухай хуулид 30 зүйл заасан энэ заалтаа өөрчлөлгүүд техникийн зүйл гэж үзэж болохгүй. Энэ бол өөрөө агуулгаараа энэ төрийн байгууллагууд эсвэл түүгээрээ хууль дэдлэх зарчмыг зөрчсөн гэсэн юм дүгнэлт гаргасан шүү. Тэг онцгой харах зүйтэй шүү. Энийг бол гэж хэлье гэж бодож байна. За 2019 оноос хойш энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлүүдийг засгийн газарт өгсөн. 2020 онд өгсөн. 30 хуульд 66 агуулгарын өөрчлөлтийн зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Энэ хуулиуд маань одоо хаана яваад байна? За зарим хуулиуд орж ирсэн, бас нэлээд орж ирээгүй явж байгаа. За нийтийн өмчийн тухай хууль энэ ойлголт бол шинэ нэр томьёо орж ирсэн тэр байхгүй байна. Нөгөө мэдэх эрхийн тухай хууль гэдэг манай их хурлын дарга өөрөө энийг хамгийн их ярьж орж ирсэн. Тэр заалт маань орж ирээгүй байна. Ерөнхийлөгчийн тухай хууль холбоотой онцлогтууд мөн орж ирээгүй байж байна. За энэ тойргийн шүүх байгуулалттай холбоотой бас энэ эрчим орчин бүрдсэн. Энэтэй холбоотой асуудлууд бас тодорхой болоогүй байна. Шүүхтэй холбоотой том өөрчлөлтүүд орж ирсэн. Нийтийн өмчийн тухай гэдэг энэ том ойлголтууд маань бас мөн их хурлаар орж ирдэг байна. Тийм учраас энэ өөрөө бол энэ эсвэл төв буюу засгийн газар их хурлын өмнө хөлс өгдөгтэй биелүүлж оруулж ирэх ёстой. Энэ ажлыг шуурхайлах ажлыг зохион байгуулах нь зүйтэй байна. Ингэж үндсэн хуулийн маань хэрэгжилт өөрөө хангах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт бол нэмэлт өөрчлөлт батлагдаад бас бага хугацаа өнгөрлөө 7 жил болж шүү дээ. Тэгэхээр энэ талаар их хурлаас энэ засгийн газарт тодорхой чиглэлийг мөн ахин өгж өмнө гарсан 2020 За Мөнхбаатар гишүүн гүйцэтгээд асуултаа асууя. Тэгэхээр энэ их хурлын 2020 онд өгсөн 2 дугаар тогтоол байгаа. Тэр тогтоолоор өгсөн энэ холбогдох хууль тогтоомжуудыг боловсруулж өргөн барьж батлуулах энэ үргийг хэрэгжилтийн нэгдүгürt авч үзээд за мөн батлагдаагүй саяны энэ ерөнхийлөгчийн тухай хуулийн 30 дахь зүйлтэй адилхан ийм зүйлүүд байгаа бол яаралтай оруулж батлах асуудал дээр манай их хурл төрийн байгуулалтын байнгын ороо ялангуяа тодорхой асуудлыг авч их хурлаар хэлэлцүүлж байнгын орон дээрээ сонсоод энэ асуудлаа шийдэх зүйтэй байгаа шүү гэдгийг хэлье гэж бодож байна. За